ийм байдлыг маркетинг удирдлага буюу маркетинг менежмент гэж хэлдэг юм аа. За тэгээд дэлхийн мундаг маркетинг баларс маркетинг тэр одоо гэж хэлсэн байна л да. Худалдаа бол мөсөн уулын оргилд оргил гэж байгаа юм. Мөсөн уулын оргил гэхээр ямар байх вэ? Хөнгөө баруун вирус байхгүй бол энэ газар хөлтөн зэрдэг тийм. Тэнд худалдаа авах гэж юм байх болов байхгүй шүү дээ. Тэр мэдчлэн тэрэндээ зөвлөд ингэж хэлсэн. Тэнд өмнөх цөөхөн худалдаа авах хэрэгцээ байдаг, маш бага хэрэгцээ байдаг гэсэн. Гэтэл маркетингийн зорилго бол юу гэдэг вэ гэхээр асар их бодлолтыг хийх хэрэгтэй. Тэр мэдээний зорилго маркетингийн зорилго бол хэрэглэгч тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг яг төв тохирсон, яг төв зориулагдсан хамгийн сайн мэдээд хаана худалдаж авах юм болох хэрэгтэй маркетингийн зорилго бол. Маркетинг менежментийн зорилго бол. Тэгээ мэдээч хэрэг энэ худалдаа авалтын цаана юу байх хэрэгтэй вэ? Тухайн худалдаа авалт өөрөө худалдаа авалтын чадвартай тийм биелэгч байх хэрэгтэй. Тэгжээж одоо маркетингийн амжилт бол тодорхойлогддог. Тэгсэн мөнгөөр илэрхийлэх гэсэн үг шүү дээ. Гол хэрэгцээ шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлчлэгийг бий болгох хэрэгтэй гэдэг ерөөсөө гол нь тэр бүтээгдэхүүн хэрэгцээ шаардлага хангасан тийм